За өнөөдөр хүслийг ухаан болгон ховрох хүч гэдэг Япон хэлээр чошин хэлүүлсэн номын талаар ярив. Бид нар бүгд хүсэл эрэмжлэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байж идэг. Гэсэн ч гэсэн энэ өөрийн хүссэн зүйлд хүн болгон хялбархан хүрч чаддаггүй. За энэ нь болвол бодит байдал. Тэгэхээр энэ хүслүүдийг яаж биелүүлэх вэ гэдгийг судалсаар байгаад энэ аргыг олсон байна. За тэрний юу гэхтэй зэрэг хүслийг ухаан болгоо тавих хэрэгтэй. Хүсэл зөвхөн хүсэл байснараа биелэхдэггүй, хүслийг ухаан болгож биелэх болчихтой байна. За тэгвэл эхлээд одоо хүсэл гэхтэй зэрэг чухам яг юугийг хэлээд байгаа юм? Хүнд маш олон төрлийн хүсэл байдаг. Хамгийн эхнийх нь болвол ерөөс үндсэн 3 одоо хүсэл байгаа. Тэрний үгтэй зэрэг унтан идэн тэгээд бэлгийн дургуслаа хангана гэж. За ингээд унтаж босоод идэд дуусаад бэлгийн дургуслаа хангав. Тэгээ эннийх нь дараа нь яах вэ гэдэг зэрэг нэр төр бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, баян чинэлэг болох, аж аргалтай сайн сайхан амьдрах. Гэгхэн мэтийн энэ бүх зүйлүүд болвол бүгд юу гэхтэй зэрэг бид нарын хүсэл юм байна. Тэгэхээр энэ хүслүүдийг яаж биелүүлэх вэ? Энэ хүслийг биелүүлэх маш олон аргууд байдаг. Бид нар бас маш олон аргуудыг ярьж ирсэн. Тэгвэл өнөөдрийн энэ арга болвол хүслийг ухаан болгож ховрох арга юм байна. За тэгвэл нэгдүгээр арга. За энэ дотор бас 3 асуудлыг ярьсан байж байгаа. Нэгдүгээр нь болвол хүсэл болвол дайсан биш. Бид нар маш олон зүйлийг хүсэж мөрөөдөж, шунжин, тачаадж байна. Энэ болвол сул таалч биш, муу зүйлч биш. Энэ юу вэ гэдэг зэрэг? Энэ болвол харин ч шин зүйлийг сурж мэдэх бүтэх хөдөлгөгч хүч. Хэрвээ хүн ийм хүсэл эрмжил байхгүй болвол шин зүйлийг бүтээж чадахгүй. Хөдөлгөгч хүч байхгүй гэсэн. Тийм учраас хэдий чинээ тачаа шуналтай байх тусмаа тэдий чинээ хөдөлгөгч хүчтэй байна гэж тэгж ойлгох хэрэгтэй. Юу ч хүсдэггүй мөрөөддөггүй тийм байх юм бол ямар ч хөдөлгөгч хүчгүй, ямар ч энергигүй байна гэсэн. Тийм учраас хэдий чинээ их тачаа шуналтай байна, тэдий чинээ сайн гэж ойлгож байна. Жишээлх юм бол одоо асар их мөнгөнөө шуналтай гэдэг ч юм уу, албан тушаалын шуналтай гэдэг ч юм уу, бэлгийн хүсэл тачаалтай гэдэг ч юм уу. За энэ нь болтой жир тэр мөнгө хөөсөн ч юм уу, албан тушаал хөөсөн гэдэг ч юм уу, садар самуун байх гэдэг ч юм уу. Энийг зөв гэсэн үг биш. Харин ямар ч болтугай ямар нэгэн юмд хүчтэй тачаа шуналтай байна, хүсэлтэй байна гэдэг нь бол сайн гэсэн үг. Хоёрдугаар бид нар бол нэг буруу ойлголт байна. Тэрний үгтэй зэрэг ухаалаг байна, ухаантай хүн гэдэг нь болвол өөрийгөө барьж төвчдөг хүнийг ухаантай хүн гэж эндүрдэг. Тэгэхээр энэ болвол буруу. Хүсэл гэдэг чинь юу гэхтэй зэрэг бид нарын дурлсан зүйл гэсэн үг байхгүй юу? Дурлж байгаа зүйл. Тэр бүх зүйлийг төвчээд дараад байна гэдэг чинь тэр ухаантай хүн биш гэсэн үг. Тэр ухаантай тоочго. Тэгээд ах юм бол юу гэсэн? Тэр дарах тусмаа дотор нь зөрчил үүснэ. Тэгээд дэлгүр дэсрэг аюулт. Эсвэл тэрийг дураар нь тавьж болохгүй. Дураар нь тавих юм бол жамбарахгүй байдал үүснэ. Жолоогүй морь шиг бол. Нийгэмдэр эвдэрсэн буруу жам руу орсон хүмүүс гэж ярьдаг тийм хүмүүс байдаг. Энэ хүмүүс болвол хяналтгүй орхисонтой холбоотой. Дураар нь тавьсантай холбоотой гэсэн. Тэгэхээр жинхэнэ өнөөдрийн энд ярих гэж байгаа ухаан гэдэг болвол ухаантай хүн гэдэг болвол нэгдүгээр хүслэн үсэх юм биш. Хоёрдугаар дураар нь тавих юм биш. Яах вэ гэдэг зэрэг энэ хүсэл эрмжилийг ойлгож өөр хэлбэрд шилжүүлж ховрох явдал юм байна. Жишээлх юм бол өнөөдөр хүн болгон маш олон чагаар нийгмийн сүлжээг ухаж үжиж байгаа. Гар утсаа скролдж байгаа. Энэ болвол тухайн агшин тухайн мөчүүдийн өөрийн чинь хүсчгэж үл. Мөн үгүй мөн. За энэнтэй хөтлөгдөж явсаар байгаад тэр олон чагаар нийгмийн сүлжээ
эргүүлжийн оронд тэр хүч энергийг ном уншихад зарчуулсан болбол асуудал өөр гэсэн. Тэгэхээр энийг болтой зэрэг ховирнуулж байгаа. За 3 дугаард нь болвол энергийн шинж чанар. Бид нар нэг зүйлийг маш сайн мэддэг. Сургуульд байхад сурч ирсэн. Тэрний өгөхтэй зэрэг энерги гэдэг болвол устдаж алга болдог. Зөвхөн хэлбэрээ өөрчилдөг. Өөр хэлбэрд шилжиж идэг. Энэ нь болвол физикийн хууль. Бид нар энергигүй байгаад юм биш гэсэн. Хичнээн олон цагийн турш нийгмийн сүлжээ үжээд тэрэнд сэтгэл хөдлөлөө илэрхийлээ сууж байгаа. Энд бол асар их хэмжээний чаг хүч хөдөлмөр. Өөрөөр хэлэх юм бол энерги зарчуулж байгаа гэсэн. Эсвэл арх дар суугаад мөрөдтэй тоглоом тоглоод янз бүрийн буруу амьдралаар амьдарч байгаа. Энд бас ялхаа байхгүй энерги зарчуулж байгаа. Тэгвэл энд зарчуулж байгаа энэ энергийг өөр зүйлд зарчуулж болно. Энэ энергийг зөв зам руу залж оруулж чадах юм бол бидний амьдрал сайн сайхан. Өөрөөр хэлэх юм бол жив жинхнээс өөрийн чинь хүсэж мөрөөдж байгаа тэр хүсэл мөрөөдөл биелэх болчиход. Өөрийн чинь чин сэтгэл бол арх дар суух, мөрөдтэй тоглоом тоглох, нийгмийн сүлжээ ухах гэдэг ч юм уу. Худалдаж хулгай хийж амьдрах. Энэ биш. Өөрийн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл биш. Гэсэн ч гэсэн энд аль адилхан энерги зарчуулагдаж байгаа. Тэгвэл энэ энергийг яаж чин хүслийн хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд зарчуулах уу? Өөрчилж хувирахгүй гэдэг. За энэ нь бол өнөөдрийн ярих гэж хүслийг ухаан болгохаар физикийн хуулиар нотлогдсон ертөнцийн зам ёс гэсэн үг. За одоо энэ төртөл сонсохдоо жирэг. За одоо би өөрийнхөө энергийг шилжүүлье. Яаж шилжүүлэх вэ гэж тэгж бодож таарна. За тэгвэл тэр аргын талаар дараагийн хэсгүүдээр ярина. За одоо бол Чингис хааны дотоод стратеги гэж орсон байна. Тэгэхээр энэ бол манай монголчуудынхаа олон зуун жилийн турш түүх соёлыг судалж ийж тэндээс гаргаж ирсэн дүгнэлт юм байна. Монголчууд ягаад тийм хүчтэй агуу байсан юм? Өнөөдөр хүртэл одоо оршин тогтносоор байгаа юм. Хүчтэй монголчууд. Тэгвэл энд бол нуугч байсан байна. Энэ нуугчийг бол Чингис хаан дээр төлөөлөд ярж ийн. Ганц Чингис хааны арга гэсэн үг биш. Энэ арга техник ухаан бүхэн Монгол хүнд байж байгаа. За энэ дээр бас 3 зүйл хэлсэн. Нэг нь бол Чингис хаан яагаад дэлхийг хөдөлгсөн. Тэгэхээр Чингис хааны амжилтын нууц бол зөвхөн чиргийн хүч байхгүй. Хамгийн гол нь юу болсон бэ гэдэг зэрэг. Гадаад хүчийг удирдахаасаа өмнө өөрийнхөө дотоод сэтгэлээ маш сайн удирдах чаддаг байсан байна. Дэлхийг удирдахаасаа өмнө өөрийгөө удирдах байсан гэсэн. Буян жисад, гэрэн жисад, төрөн жис гэсэн ийм үг байж байгаа. Бие бүх болвол ганчиг ял явуу, сэтгэл бүх болвол олныг ял явуу. Тэгэхээр эхлээд сэтгэлэн бэхлэх хэрэгтэй байсан байна. Бие бүх болвол нэгэн үеийн баатар, бэлэг бүх болвол төмөн үеийн баатар. Ийм байдлаар энэ сэтгэлэн хатууч, сэтгэлэн бэхжүүлэх ухааныг маш их дэдэлж исэн байна. Тэгээ зөвхөн ингэж хэлээд болох юм биш. Тэгвэл тэр жив жинхнээсээ тэр сэтгэлэн бэхжүүлэх арга нь юу вэ? Зүгээр л сэтгэл бүх байх хэвээр, сэтгэлээ хатуучих хэвээр гэд яриад байвал тэр ойлгомжгүй. Яаж бэхжүүлэх юм? Яаж хатуучих? Яаж өөрийгөө удирдах? За эннийх нь арга нь болов энэ. Сэтгэл хөдлөл болоод үйлдэл хоёрын хооронд зайны асуудал юм байна. Чингис хаан ч гэсэн ялгаа байхгүй. Уур хилэнтэй, айдас төгшөртэй, өшөө авах сэтгэлтэй байсан. Гэсэн ч гэсэн яах вэ? Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг. Түр жогсдог. Байдлыг ажигнадаг. Ингээд миний яг өнөөдрийн энэ сэтгэл хөдлөл чаашдын алсын зорилготой нийцч нь үгүй байна уу? Энийг нь тунгааж боддог. За энэ болвол сэтгэл хөдлөлөөс үйлдэл хүрэх хооронд жай барих гэж хэлж байгаа. Жишээлх юм бол Чингис хаан Араб руу байлтахаас өмнө тангадууд Чингис хааныг доромжилсан байж байгаа. Чадaltaй бол ирээд байлдъя гэж. Гэтэл Чингис хаан шууд тангадуудтай ч байлдав. Арабтай байлдаж иржээж дараа нь та нартай үг ололцоо гэж. Ингэж
жай тавьсан баг. За мэдээж энэ хугацаанд бодсон, тунгаасан, бэлдсэн. Тэгээд бучиж ирээд тангадуудыг өөрийнхөө иргэшил оруулсан. За хятадтай байлдах үед ч гэсэн ялгаа байхгүй. Бас шууд байлдаа. За бас Монголын нут товчон дээр тойрол ичиг Ван хаанд бас хэлсэн үгнүүд байдаг. Тойрол хаан Ван хааны гаргасан маш олон үйлдэлүүд дээр Чингис хаан төвчж өнгөрж ийсэн гэдэг. Жамухаас ч энтэй бас ялгаа байхгүй. Бас сэтгэл хөдлөлөөр харилцаж байгаагүй. Заавал жай тавьчихсан. Жамухаас ч баригдаад ирэхдээ жирэг чаажаар аваагүй. Хэрвээ барьж ирээд Жамухаас ч ингэ чаажаар авчихсан бол юу болох вэ? Чингис хаан болвол өөрийнхөө хамгийн дотны анд нөхдөжсөн хөнөөдөг харгасгчийн алуурчин байсан гэдэг дүн тавьдаг нь шүү дээ. Түүхэнд тэгж хар мөртэй бол. Гэтэл Чингис хаан тгийг Жамухаас ч нэг өөрийнхөө амаар намаа чаажлаач гэж хэлхийн хүлээжсэн баг. За бас нэг жишээ байна. Аргуусан хуурчин домог дээр гардаг. Чингис хаан болвол дайнд явж байгаад хатан авсан. Тэгээ эндэн бустай жирэг сэтгэл жавнууд бучиж харж чадахгүй. Бүрдэд одоо юу гэж тайлбарлах вэ? Бүрд яаж хүлээж авах уу гэж. Багаасаа одоо хайртай дуртайг танилж суусан өөрийнх нь одоо бүрд байж байгаа. Гэтэл дайнд яваад баг хатан аваа ирчих юм бол бүрд яаж хүлээж авах вэ? Ийм асуудал үүссэн байна. Тэгэхээр энэ дээр болвол Чингис хаан бас тайван байсан. Тэгээд аргуусан хуурчиг элчээр бүрдэд явуулаад байдлыг тандуулсан байна. Тэгсэн бүрд болохтой жирэг байдлыг ойлгоод баг хатан авчлаа гэдэг тэр нь юу нь буруутаад байсан юм. Дээлийн давхар нь даардаггүй шүү. Дээсний гурмс нь тасардаггүй шүү. Хаан хүн хатан авна гэдэг чинь тэр хүний өөрийнх нь дургсны асуудал. Тэр нь болохгүй юм байхгүй шүү дээ. Илүүд муу юу байсан юм? Илүү нэг хатантай болчихлаа гэдэг. Дутуу байлаа гэд ямар сайн юм байсан. Ийм байдлаар хариулсан байхгүй юу? Тэгэхээр чин ямар нэгэн асуудал үүсэх үед дэсэд хүлээгээд байдлыг ажиглах юм болвол бүр санаанд оромгүй. Яг өөрч ашигтай байдлаа асуудал ирэх болж өндөр байдаг байна. Тэгээ ийм байдлаар Чингис хаан маш олон асуудлууд дээр сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг. Тайван байсан. Төвчж исэн. Дараагийнх нь ашигтай мөч ирэхийг хүлээжсэн юм байна. Энэ болвол Чингис хаанаа өөрийгөө хянах стратеги. Өөрөөр хэлбэл нуучих нэг гэсэн. Тэгэхээр жинхэнэ хүч чадал гэдэг болвол тайван байдал гэсэн. Жинхэнэ хүч чадалтай хүн болвол сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг. Хэмбэлхэнтэй байлдаг, тулалддаг. Шууд хариу урвал үүсгдэг. Тийм давтуур муутай, сахасхансан, хялбар хөнгөн хөдөлгөөнтэй байдал биш. Юу вэ гэдэг жирэг тайван байдал. Ямар хүнд нөхцөлдөж гисэн тайван байж чадж байгаа хүн болвол хамгийн хүч чадалтай хүн баг. Монголчуудын ерөнхийд нь харах юм болвол дийлэнх тэр тусмаа хөдөө орон нутгад жинхэнэ нүүдлийн соёл речник амьдрал дээр байж байгаа монголчууд болвол маш тайван байдаг. За энэ нь болвол өөрийнх нь хүч чадлын илэрхийлэл юм байна. За тэгвэл залгаа одоо дөрөвдүгээр асуудал. Тэгвэл орчин үеийн амьдралд яаж хэрэгж болох вэ? Ямар нэгэн үйл хийхээс өмнө тодорхой хугацаа өгөх явдал. Хэдэн секунд ажиглах ёстой. Анжинах ёстой. Байдлыг харах ёстой. Ямар нэгэн үйл хийхээс өмнө. Жишээлбэл шууд гар утас аваад эргүүлэхин өмнө хэдэн минут бодож үжих хэрэгтэй. Миний энэ гар утсыг аваад нийгмийн сүлжээ ухах гэж юм зөв ч юм буруу ч юм уу гэж. Ингэж хугацаа өгөх гэж байгаа. Тийм болвол энэ хүн гэдэг болвол ухаалаг амтан. Жинхэнэ одоо оюунлах шийдвэр гарах болжоотой. Чи буруу зүйл рүү орох гээд байна гэдэг ч юм уу. Тэргэн болвол яасан юм бэ гэж. Сэхэ өгөх хугацаа юм байгаа юм. Энэ дээр болвол маш олон жишээнүүд байна. Жишээлбэл одоо хүнтэй хэл ам болох гэдэг ч юм уу. Хэрэлдэж маргалтахаас өмнө, жодолдод ночлохоос өмнө 10 секунд ч болтугай дотор нь тоолоод тайван байж үжих хэрэгтэй. Тэр сэтгэл хөдлөлөөсөө болоод хүнтэй мууталждаг, хэрэлддэг, гарж өргүүлдэг, янз бүрийн болохгүй бүтггүй ажил хийдэг. Энэ болвол түр жуурын сэтгэл хөдлөлд баргасантай холбоотой. Хэрвээ хэдхэн секунд, хэдхэн хором төвчиж чадхал юм болвол тэр асуудал үүсэхгүй.
Хэрвээ тэрийг дэвчиж чадахгүй юм болвол дараагийн асуудал үүсээд тэр жилд нөгөө яраад байгаа хүч энерги чинь тэр хөвөр зарчуулалтад алга болчих юм байна. Тэгэхээр өөрийн чинь тэр жив жинхэнэ чин хүслийн өөрийн чинь хий гэж байгаа тэр алсын зорилготой чинь зөрчилдөд их тэр чинь биелэхгүй гэсэн. За энэ хэсэг дээр бас маш чухал 3 агуулга орсон байж байгаа. Нэгдүгээр нь болвол энергийн алдагдлыг зогсоох хэрэгтэй. Энерги устдаж алга болохгүй. Өөр чинь байгаа ч гэсэн өөрөө мэдхгүй байгаа байдалд тэр энерги алдагдаж байгаа. Жишээлх юм бол ухамсарахгүй байн гар утас эргүүлдэж үжиж байгаа. Тэгээ энэ чинь энерги чинь гоожж ийн гэсэн. Тэгээд гар утас нээж үжих тоолнолтой зэрэг уурладаг, бохимддаг. Тэгээд сэтгэл хөдлөлөө илэрхийлээд комент бичиж. Эсвэл өдөржингөн архитаар суугаад найрлнаа. Бид нар хүч чадалгүйтэй юм биш. Хүсэл мөрөөдөлгүйтэй юм биш. Тэр маань санамсаргүй байдлаар өөрөө мэдлгүйгээр алдагдаж байгаа. Энэ бол өнөөдрийн орчин үеийн хүмүүсийн хамгийн нийтлэг онцлог. За тэгвэл хүслийг яаж ухаан болгохгүй гэвэл энэ дээр бас 3 аргыг хэлсэн байж байгаа юм. За энэ 3 арга нь юу вэ гэвэл нэгдүгüүрд нь бол төвдрөл, хоёрдугаард нь бол бүтэх, гуравдугаард нь бол утга учир олгох. За нэгдүгээр нь төвлөрөхийн төлөө яах вэ? Би жишээлх юм бол одоо ингээд ном уншия гэж байгаа ч юм уу. Бизнес эрхлэе гэж байгаа ч юм уу. Ерөөсөө өөрийн чинь санаа төвлөрөхгүй байж байгаа. Тэгэхээр төвлөрөхгүй байна гэдэг нь бол өөрийн чинь чадвартай холбоо байхгүй. Тийм сул дээр биш. Юу ихтэй зэрэг өөрийн чинь эргэн тойронд анхаарал сарниулах зүйлүүд байж байгаа. Энийг холдуулах хэрэгтэй. Хичээл хийгээд оюутан сурах суухтай зэрэг гар утас байх юм бол компьютер нэгэ тавьчихсан байх юм бол яагаад ч анхаарал төвлөрөхгүй. Тэгэхээр энэ бүгдийг холдуулсан 100% анхаарал төвлөрөх энэ ордныг бүрэлдүүлэх явдал. За ингээд хоёрдугаар нь бол бүтөөн гэж байгаа юм л да. За энэ энергийг хүчийг гар утас эргүүлэх, ухах, зарчуулах биш. Ямар нэгэн бүтөөлд тойроход зарчуулбал. Зарчуулахаас өөр арга байхгүй. Жишээлх юм бол хамгаж байгаа гар утас эргүүлэх гэж зарчуулдаг байсан бол энийг болчих юм бол тэр чагаар тэр энергээр хүн хүссэн хүсээгүй ямар нэгэн юм хийх шаардлага гарч ирнэ. Англи хэл сурах гэдэг ч юм уу. Ном бичих гэдэг ч юм уу. Төс компани ажил олъё гэдэг ч юм уу. Бизнес эрхлэе гэдэг ч юм уу. Гар урлын бүтээлд хий гэдэг ч юм уу. За энэ нь бол энергийг зүгээр үрхийн оронд ямар нэгэн зүйлийг бүтээхэд зарчуулна гэсэн ойлголт. За 3 дугаар нь бол учир утга. Ямар ч утга учир байхгүй юм бүтээн гэж байхгүй. Бүтээсэн ч гэсэн тэр ямар ч утга учир байхгүй. Тэгэхээр тэр хийжгээ зүйл чинь өөрийн чинь алсын зорилттой нийт чинь үгүй байна уу? Тэрнтэй холбож үжинэ гэсэн. Өнөөдөр би англи хэл сурж байгаа нь дараа нь гадаадад гарч сурна гэдэг өөрийн чинь алсын хүсэл зорилготой нийцж байгаа бол энэ чинь утгатай гэсэн. Гэтэл аль нэгэн үед мөхөд алга болчихсон. Өнөөдөр судалгаа шинжилгээ нээч амьдралын ямар ч утга учир алдсан ямар нэгэн эртний хэдийг судалгаж байгаа зарчуулж байгаа юм бол тэр бас утга байхгүй гэсэн. Өөрийн чинь амьдрал тус болохгүй алсан чинь зорилттой. Анхаарлын төвдрүүлээд тэгээ бүтээгээд байж байгаа юм чинь ямар нэгэн утга учиртай байх хэрэгтэй гэсэн. За ингэж чадсан тохиолдолд өөрийн чинь энэ хүч ухаан боллоо гэсэн. Маш их хүчтэй чадaltaй тэрийг байнга батруулаад явж идэх гэсэн. Огтд төвлөрдгөө тэгээ юу ч бүтээдгөө тэгээ тэр нь ямар ч утга учир байхгүй бол наад хүч чинь өөрийн чинь хүсэл тэмүүллийг биелүүлж чадахгүй гэсэн. Тэгэхээр тэр хүчийг төвлөрүүлээд бүтээгээд учир утгатай болгоод ховиргож чадах юм бол энэ нь өнөөдрийн номны хамгийн гол санаа хүслийг ухаан болгосон юм. За дараагийнх нь хамгийн гол ойлголт нь юу вэ гэхтэй зэрэг тэгвэл бүтөөлч байдал. Бүтөөлч байдлын нууц нь юу вэ? Хүмүүс амжилтанд хүрж гин. Янз бүрийн шинэ бүтээлүүдийг нээж гин. Шинэ бүтээл бишээ гэхэд өөрийнхөө амьдралд сэтгэл ханамж бий болгох гэдэг. Юу хэрэгтэй?
тийм их энерги, тийм их хүч чадал хэрэгтэй юу? Тэгвэл тийм биш. Энэ бүтээлч байдал гэдэг болвол өөрийн чинь илүүдэл энергиэс бий болж байгаа. Тэгээ энэ бол маш чухал. Өөрийнхөө бүх хүчийг тартгатан тултал шахаад, аажлаад, хөдөлмөрлөд байж байгаа хүмүүс ямар ч шинжүүлэг бодож чадахгүй. Тийм нөөч байхгүй. Энэ бүтээлч байдал гэдэг бол маш өчүүхэн төдий. Хэрэгжээгүй зүйлээс татгалцсан үед чинь үлдэж байгаа. Хадгалагдаж үлдсэн. Тэр илүүч энерги хэлж байгаа. Жишээлбэл бид нарт ийм нэг мэдрэмж байдаг. Маш сайн унтаж амарсан үед ч юм уу. Толгой дотор ямар нэгэн шин санаа орж ирж идэг. Эсвэл сайхан амарч угаал явж явах үед ч юм уу. Эсвэл халуун усанд ороод хосч явах үед ч юм уу. Эсвэл гадуур тайван алхаж явах үед ч юм уу. Толгойд чи ямар нэгэн бүтээлч санаа орж ирж идэг. Тэгэхээр ийм илүүдэл энергийн орчныг бий болгох хэрэгтэй. Гар утас эргүүлдэж өчгөн болготой жирэг өөрчин тэр энерги хурамтлагдаж үлдэнэ. Тэр хугацаанд өөрийн чинь толгой дотор ямар нэгэн санаа орж ирнэ. Энэ чав хугацааг ашиглаад ном уншдаг ч юм билүү. Гарч хүнтэй уулздаг ч юм билүү. Ямар нэг юм ихлүүлдэг ч юм билүү. Гэх мэтэр. Тийм учраас бүтээлч амьдрнаа гэхтэй жирэг өөрөөс чинь тийм хичүүлээ шаардахгүй гэсэн. Бүх хүчээнд айтлах хэвээр, бүх энергийг зарцуулах хэвээр, өдөр шөнөгүй ажиллах хэвээр. Тийм биш. Өөрийн чинь хүч энергийг зарцуулж байгаа тэр зүйлийг болгохтой жирэг өчүүхэн тэдэж болтугай. Илүүдэл энерги гарч ирнэ. Арх ухаан болж, авгаа үхээр үлхэн болж. Тэгхийн бол өөр чинь нөөч гарч ирнэ. Нөөч энерги, нөөч. Тэр нь илүүдэл энерги гэсэн. За өнөөдрийн ярих хамаг суулын асуудал. За энэ нь болвол хүчтэй хүн гэдэг болвол тайван хүн хэлж. Тайван хүн гэж үе. Тайван хүн гэж ямар хүн? Ерөнхийдөө манай монголчуудтай адилхан үг дууж өгтэй. Шууд хариу аврал өгсөдгөө. Сайтар бодод тунгаадаг. Дараа шийдвэр гаргадаг. Тэгээд гадны махтаал үнэлгээ бусдын хандлагаар өөрийгөө үнэлдэг өгдөг. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө байдаг. Өөрийн гэсэн чинжүүр үнэлэмжтэй учраас тайван байж байдаг. Жишээлх юм бол жинхэнэ бие хамгаалах урлагийн мэрэгжлийг эзэмшсэн хүмүүс бол жодолддог. Тайван байж байдаг. Хэрвээ тэр хүмүүсүүдтэй гарч ирүүлэх юм бол тэд нар зөвхөн өөрийнхөө бие тэрхүү хэмжээнд хамгаалаад асуудлыг дуусгадаг. Харин ч ямар ч бие хамгаалах урлагаар хичээлж байгаагүй сайн эзэмшээгүй хүмүүс болвол юм л болвол сарвалж яадаг. Гар хоолой хөдлөж идэг. Тэгэхээр чин тайван гэдэг чинь хүч чадлын илэрхийлэл байх юм байна шүү дээ. Эний шиг сэтгэлийн бас юм тайван байдал. Юмнаа наатай чаатай учрыг мэддэг, ойлгодог. Мэдлэгтэй боловсралтай. Сэтгэлжүй сэтгэл судлалын мэдлэгтэй. Ийм хүмүүс болвол тайван байдаг. Чимээгүй инээмсэглээд харж яадаг. Өнгөрөөж идэг. Уучлж яадаг. Яагаад тайван байх ёстой гэдэг. Энерги алдахтаас ирж байгаа юм. Шууд гадны өдөөлөгд ороод л хэрвээ хариу үйл үзүүлэх юм бол өөрийн чинь энерги тэр зүйлд зарцуулаад алга бол. Жишээлх юм бол өнөөдөр сэтгэл хөдлөлөөр нэг хүнтэй муудалчих юм бол өөрийн чинь сэтгэл санаа мэдээж тайван биш бол амгалан байдалч алдагдана. Тэгээ хэрүүл урвал цаашаа үргэлжлээд олон хоног өөрийн чинь чаг нарыг барна. Тэрнийхэн орон тултаж иргэн асуудлыг тайван өнгөрөх юм бол тэр энергийг өөрийнхөө одоогийн хийж байгаа зүйл төвлөрүүлээд зарцуулах болж чад. Тайван бай гэдэг нь ултай зэрэг тийм сайхан төлөвшөлтэй харагдах хэлүүлэх үднэс биш. Би зөвхөн энэ энергийг би өөрийнхөө сэтгэл хөдлөлд зарцуулахгүй өөрийнхөө алсын зорилгод жоролноо. Тэрэндээ зарцуулна гэж шийдсэн ийм хүн үйл гэсэн. Чингис хааны тангадын өдөөлгөд ороод шууд байлтахаар яваагүй нь ямар ч хэрэгтэй. Би тэрнээс илүү чухал сартуултай байлдаг гэж байна. Тэр том ертөнцийг байлдан дагуулснаа дараа сая та нартай өгөө олж байна. Тийм учраас дэсэн өнгөрөөнд тайван байна гэдэг нь бодвол өөрийнхөө энергийг нөөцлж гин гэсэн. Тэгэхээр бид нар өдөр тусмын одоо энэ янз бүрийн урилга, жаллага, нийгмийн сүлжээ энэ бүхэнд өөрийнхөө хүчийг тарамтуулахгүй байна гэдэг болвол
өөрийнхөө энергийг хамгийн чухал зүйлд зарж болохын төлөө байна. Өөрөөр хэлэх юм бол хүслийг ухаан болгож аврах. Энэ арга юм байна. Маш олон зүйлийг хүсэж байна. Хэрэлдэж, одолдыг мууталж, янз бүрийн шуналт чалаанд дагаад элдв өсөн үйл хийж бодож байгаа. Тэгвэл энийг өстой жир ухаан болгож хувирах гарга энэ байна. Тийм учраас энэ төлөвшсөн хүн гэдэг бол хүсэлгүй усууны хэлж байгаа юм биш. Харин ч хүсэлтэйг тэмцэлдэггүй. Тэрийг хүлээж зөвшөөрөөд хамт урагшлыг хэлнэ гэж юм да. Бид нараа бол асар хүчтэй тачаал шунал хүсэлтэй байж байгаа. Гэтэл энийг дарах гэдэг хэрэг байхгүй. Энтэй хамт талах гэж байгаа юм. Энэ дээр бол бас зураг оруулсан байж байгаа. Энэ ном бол олон сайхан сурахтай. Өөрийнхөө хүсэлтэй хамт урагш авах гэж байгаа юм. Энэ сүүдэр шиг өөр чинь дагаад явж байгаа. Хоёр хүнээ зураг байж. Нэг нь бол өөрийн чинь бай, нөгөө нь өөрийн чинь хүсэл гэсэн. За тэрийг өстой жирэг бити дар. Тэгээ бас бити дэмиж үр. Харин тэрийг ухаан болгож хувиргаад өөрийнхөө хамгийн гол хүсэл тэмүүлэн биелүүлэхийн төлөө ажилуулах хэрэгтэй гэдэг. Энэ санааг илэрхийлсэн байж байгаа. За ингээд хамгийн сүүлд нь болвол тайван хүч чадалтай хүмүүсийн 7 журшил гэж оруулсан. За энэ 7 нь болвол нэгдүгüүрд нь түрхэн жангаа мэдэрсэн ч гэсэн шууд үйлдэл хийхгүй байх. Чаг гаргах. Сэтгэл хөдлөөсөө болоод ямар нэг юм хэлчихмэр хийчмэр байсан ч гэсэн заавал жай барих хэрэгтэй. Чаг гаргах хэрэгтэй. За энэ бол алтан түр. Хоёрдугаард нь бол бусдын үнэлгээнээс илүү өөрийнхөө сэтгэл ханамжийг шалгуур болгох. Бусдын үлэмж хамаа байхгүй. Тухайн асуудалд өөрөө сэтгэл ханамжтай байна уугүй гэдэг л хамгийн чухал. Өөрийн сэтгэл ханамж. За 3 дугаар нь бол бүхэл зүйлд хүч зарцуулах гэж оролдоод хэрэггүй. Чухам энэ хүчийг хаан зарцуулах уу гэдгийг сонгох хэрэгтэй. За өнөөдөр нийгмийн сүлжээнд баахан хүч зарцуулаад дараа нь наригж наадах, найрлж гэтэр хүч зарцуулаа. Дараа нь ажил дээр хүч зарцуулаад гэх мэтэрсэн бүхэл зүйл хүч зарцуулаад байх юм бол амжилт олохгүй. Харин энэ хүчийг яг хаан зарцуулах уу гэдгийг сонгох хэрэгтэй. Энерги бол өөрчлөгдөхгүй. Харин тэр энерги хаашаа зарцуулах уу, юунд товирхгүй гэдэг нь асуудын шийдэн сая ярьсан. Дөрөвдүгüүрд нь бол өдрийг өштэй завгүй байдлаар биш. Төвлөрлийн гүнээр хэмжих. Өнөөдөр би маш их ажилтай байсан, маш олон зүйл хийж амжуулсан гэж бодож байгаа бол тэр буруу гэсэн. Юу хамгийн жөө гэдэг зэрэг цом анхаарлаа төвлөрүүлээд асуудлын гүн рүү ороод нэг зүйлийг хийж чадсан уугүй байна уу гэдэг чинь чухал. Энэ хамгийн чухал. За 5 дугаард нь ойлгомжгүй нөхцөл байдлаас жухтаж болохгүй тэнд үлдэх хэрэгтэй. Асуудал тулгарх үед ойлгомжгүй санагдах юм бол орхиод өнгөрч болохгүй гэсэн. Заавал нягтлах хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Тэрнийхэн гүн рүү орох хэрэгтэй. Энийг л одоо хүслийг ухаан болгож аврах гэж хэлж байгаа юм. Анхаарлаа төвлөрүүлээд нягтлаад чаг зарчуулаад гүн рүү ороод ирэх юм бол маш сонирхолтой санагдана. Тэр тусмаа үргэлжлүүлэх сэдв бий болно. Тэндээс бүтээлч байдал бий болно. Тийм учраас юмны гүн рүү орох хэрэгтэй гэсэн. Өнгөж байж болохгүй. 6 дугаард нь хүсэл тэмүүлэл үгүйсэх хэрэггүй. Зөвхөн чиглэлийн тодорхойлох. Хүсэл тэмүүлэлгүй хүн бол юунд ч хүрч чадахгүй. Тэгэхээр хүсэл тэмүүлэлийг буруутгах болохгүй. Тэр хүсэл тэмүүлэл чинь ямар ч хүсэл тэмүүлэл байж болно. Хүчтэй хүсэл тэмүүлэл хүнд хэрэгтэй. Шунжийн чаадаж харин тэрийг өөр зөв зүйл рүү чиглүүлж өгөх. За 7 дугаард нь хамгийн сүүлд нь болвол хэн ялах вэ? Чимээгүй. Тэгээд тайван, тэгээд яарахгүй, гэхдээ чохосгүй. За ийм хүн ял. Яарсан, сандарсан, адгсан, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн ийм хүн ялахгүй. Тайван яаралгүй мөртлөө жогсолдохгүй урагшилж байгаа тэр хүн ялна. Чингис хаан тийм байсан байна. За өнөөдөр хүслийг ухаан болгох нь Чингис хаан өөрийгөө хянах гүн ухаан гэдэг Япон хэлээр хэвлүүлсэн номынхаа талаар ярьлаа. Хэрвээ Японд амьдардаг эсвэл Япон хэлэн дээр ном уншия гэсэн сонирхолтой хүмүүс байвал энэ номыг
Amazon-аас жахаалж аваад уншиж болно. За энэ бол монголсон дээр байхгүй зөвхөн Япон хэлэн дээр байж байгаа. Ийм ном хүн болгон хүсэл эрмжилттэй гэсэн ч гэсэн тэр болгон биелүүлж чадахгүй байж байгаа. Тэгвэл тэрийг яаж биелүүлэх вэ? Тэгээ илүү аж аргалтай сайн сайхан амьдрах уу? За эннийх нь арга болвол энэ хүслийг ухаан болгож аврах арга юм байна. За энэ аргыг болвол монголчуудын энэ дотроо Чингис хаанаар төлөөлүүлээд жоохон яаж энэ хүслийг ухаан болгож өөртлөөд өөрийнхөө зорилгод хүрж исэн. За энэ талаар тайлбарж ярьсан ийм ном байсан. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.